Ажилласан жил тэтгэврийн даатгалын нэмэгдлийг эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгохоор болсон байна. Нийтдээ 500 орчим мянган иргэний усад ажиллаагүй болон шимтгэл төлөөгүй хугацааг нөхөн тооцож байгаа юм байна. Одоогоос 2 жил орчмын өмнө улсын хурлаар ажилласан жил тэтгэврийн даатгалын шинтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан гарсан. Ингэснээр 496.5 мянган даатгуулагчийн улсад ажиллаагүй болон шимтгэл төлөөгүй хугацааг нөхөн тооцох боломж бүрдсэн. Хуулийн хүрээнд 12.7 мянган даатгуулагч нийгмийн халамжийн сангаас шилжиж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч, тэтгэвэр нь 15.4% өсөж байгаа юм байна. Үүнээс гадна хөдөлмөрийн насны 478.4 мянган даатгуулагчийн улсад ажилласан хугацаа болоод ээлжийн амралт олгоход баримтлах жилд тооцох бололцоо хангагджээ. 92 мянган онд тухайн үед нийгэмд их чөлөөтэй эрүүл сарвал байсан иргэд бол одоо бол ихний зарлагдж хоригдж байгаа юм одоо хүмүүс эрхийг одоо даатгуулагчийн эрхийг хүндхүүднээс бид энэ одоо ажилласан жил төрийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг бол шүүхэн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарагтай бол одоо хамтарсан тушаал гаргаж бид шийдвэрлсэн байгаа. За энэ арга хэмжээг зохион байгуулалт манай шүүхэн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын хамт олон энэ одоо хориг байгууллагуудын удирдлагууд бол их төрсөн ажил гаргаж оролцсон. Ингээд бол 600 гаруй одоо хорих ял эдэлж байгаа иргэдийн ажилласан жил төрийн даатгалын шимтгэлийг бид нөхөн тооцсон. За энэ арга хэмжээгээр бид энэ хүмүүнлэг ардсан нийгэмд эдгээр өнөөдөр ихний зорилгоч ба гэсэн энэ хугацаанд дуусаад ялны хугацаа дуусаад улс нийгэмдээ одоо амар тайван амьдрах, нийгмийн хамгаалалт баталгааг хангахын одоо ажлыг манай засгийн газрын бүтцийн байгууллагууд бол бас амжилттай хамтран зохион байгуулсандаа бол баяртай байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шинтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн 135 мянган 40 хүртэлх, 284 мянган 40-оос 55 хүртэлх насныхан, 60 мянган 55-аас дээш насныхан гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 1990-ээс 1995 онд 347 мянган иргэн ажилласан хугацаагаа нэмэхээр 470 мянган иргэн 31 тэрбум төгрөгийн шинтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлсэн байна. Нийгмийн шилжилтийн явцад одоо амьдрал амжиргааны ажлын байрны одоо боломжгүй байдлаас болоод нийгмийн даатгалд одоо хамрагч чадаагүй иргэдийн хувьд энэ хугацааг сунгаач одоо эрсдлийн жилүүдийг 2000 оноор хязгаарлалт бол буруу юм аа. Одоо ядаж 2005 оноор хязгаарлаж болдгоо юм уу? Шилжилт чинь одоо ч дуусаагүй шүү дээ. Ер нь бол гэсэн юм бол ярьж байгаа л да. Тэгээд бүхэл бүтэн тэр одоо тэрийн социалист системээс зах зээлийн одоо энэ системд шилжин гэдэг бол үнэхээр 10 жилээр хязгаарлахгүй л дээ. Энэ бол одоо ч шилжилт явуулж байна өөрчлөлтүүд хийж байна. Тэгэхээр тэр энэ шилжилтийн бүхий л хугацааг хамруулна бол бас нийгмийн даатгалын одоо тогтолцоо маань өөрөө алдагдах авилтай. Тэгэхээр бид бас судалж байна. Тэгээд яг өшөө одоо энэ эрсдлийн жилүүдийг нэмж тооцох боломж байна уугүй юу гэдэг бас судалж үзэж байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын нэмэгдлийг эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгохоор улсын төсөвт мөнгийг нь суулгасан байна. Баццэг Бурцаасар нар мэдээллээ.